Сайн байна уу Баянгороо? Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, замрын шатрын хийсэн зам гэдэг бол амьдралыг олон сайхан зүйлтэй холбоотой. Улсын хурлын гишүүн, замрын шатрын Монголын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсан бас нэгэн ажил нь энэхүү 4-р 10 жилийн барилга угсралтай ажил байна. Монголын ирээдүй өндөр боловсролтой ирээдүйн гэрэлгээтэй байх болтугай. Сайн бацгаана уу? Ном соёлын ордон дотор байрлах хөгжим зэмсгэрөө. Гэр хороолд байдаг хүүхдүүд бол хашаандаа тоглодог, тэр баригдсан орчинд тоглодог. Харин эдгээр хүүхдүүдэд зориулж аюулгүй тогтвортой ийм тоглоом байгуулж байна. Яг энэ төрх юмлэгт яг одоо олон аавууд, олон ээжнэр сэтгэл тоглоом шинж очноо хүлээж байна. Гишүүний бас санаачилгаар 3 бүсийн цэцэрлэг түрээлэн, орчин үеийн ориглуур, усан ориглуур Самбацны үзэгчтэй биднээс сонгогдсон, ард түмнээс сонгогдсон улсын хурлын гишүүдийн мөрийн хөтөлбөр болон амлалтууд бодит байдал дээр хэрхэн биелэлцээ байгааг сурвалжлах зорилготой юм аа. Баянгор аймаг руу ордог хаалган дээр үргэлжилж байна. Баянгор аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Замдан шатрын мөрийн хөтөлбөр болон амлалтууд бодит байдал сурвалжлая. Чихээр сонсох 2,000 бэрийн ялгаа. Донго бүгдээрээ бодит байдалтай тавина. Сайн байна уу Баянгороо? Хийх осонгийн шүүмжлэл дагуулдаг нэг хэсэг нь байхад хийж бүтээсэн зүйлээрээ гайхуулах нь магтаа шүүмжлэл аль аль нэгэн дагуулах нэг хэсэг бий. Улсын хурлын 3-р тойрог Баянгор аймагт 2 удаа нэр дэвшин сонгогдсон энэ нутгийн унган хүү Гомзойн Замдан шатрын хийж бүтээж, барьж байгуулж, тусалж дэмжиж санаачилж сэдсэн бүхнийг цөөн хэдэн хооронд багтаан хүрэхийг зорж аян замд дөрөө хоршуулан айлчлан ирлээ. Яг бидний зорж ирсэн Баянгор аймгийн Баянгор сум Улсын хурлын 3-р тойрог энэхүү тойрогоос сонгогдсон улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Замдан шатрын томоохон ажлуудыг хамгийн ихнийх нь энэ эрчим хүчний дэд станц байгаа. 2004 он гэхэд Баянгор аймаг гэрэл цахилгаангүй тунч зүүхэн амьдарч байсан байна. 21-р зууны Монгол улсын нэгэн аймаг гэрэл цахилгаангүй ингэж амьдрна гэдэг бол үнэхээр утгагүй зүйл бом. Харин 2004 онд улсын хурлын гишүүн Замдан шатар улсын хурл сонгогдсноос хойш энэ Баянгор аймгийг, Баянгор сумыг бол Баянгорыг бусад сумуудыг гэрэл цахилгаанд болгох гэж гол хүчээ, гол анхаарлаа тавьж ажилласан байна. 2004 оны 6 сарын 7-нд энэ дэд станцын 110 кВт-ийн энэ станцыг барих анхны шавыг тавьж 2005 оны 5 сарын 14-нд энэ станц баригдсан байна. Лааны гэрлээс цахилгаанд шилжиж хязгаарлалтаас хязгааргүй төрсэн энэ бүтээн байгуулалтанд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Хүчин чадлыг нь жилээр жилд нэмэгдүүлж, нөөц дэд станц байгуулснаар одоогийн байдлаар 13 мегаватт цахилгаан гаргах боломжтой болсон байна. Анх 2005 оны 5 дугаар сарын 14-нд 6.3 мегаватт гаргах чадалтайгаар анх ашиглалтанд оржээ. Гэвч цахилгааны хэрэглээ өссөөр 2010 онд 5.8 мегаваттын хэрэгцээ шаардлагыг нэхэж улмаар дэд станц барихгүй бол цахилгааны хязгаарлалтанд орох нөхцөл байдал Баянгор аймагт үүссэн юм. Энэ бүхнийг Замдан шатар гишүүн анхаарч аймаг орон нутгийн сандлын дагуу 2010 оны төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгуулж 2011 онд дэд станц ашиглалтанд орсон байна. Тэгэхээр ерөөхдөө бол миний ирж байгаа Баянгор аймгаар зорж явж байгаа ажлын маань гол зорилго нь яг энэ өргөтгөл те. Энэ өргөтгөлд улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Замдан шатрын хийсэн чинь хувь нэмэр нь юу вэ? Энд бол яг манай аймгийн сонгогдсон улсын хурлын гишүүн Замдан шатар маань их хурлын гишүүн болох даанхын зөврийг тавьж эхэлсэн. Энэтэй бол зайлшгүй холбоотой манад бас анхаардаг амин чухал хэрэглээ болсон тог. Бид нар чинь бол тог л өжиж дэд төс бүх юм хөгжинэ. Энийг оруулаад тэрнээс бол жижиг дундуул үйлдвэр хөгжих тийм нөхцөл суурь бүрдээд эхлэх гут ачаал маань хязгаарлагдах тийм
нөхцөл үүссэн. Энийг улсын хурлын гишүүн Зандаа Шатарт бид нар уламжлалж энийг гишүүн маань соргоор хүлээж авч энийг улсын хөрөнгө оруулалтаар шийдвүүлж бас тодорхой арга хэмжээ авсанд бас улсын хурлын гишүүн Зандаа Шатарт бас энэ дэлгэмд бас баярлалаа илэрхийлье бас. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний их усэр бүхий 3 сумаас бусна төвийн эрчим хүчинд холбогдсон бөгөөд энэ жилдээ багтаж эдгээр 3 сум төвийн эрчим хүчинд холбогдохоор болжээ. 2011 онд 1.4 тэрбум төгрөгөөр ийхүү өргөтгөл хийснээр баян хонгорчуудын хөгжилд томоохон дэвшил ирсэн билээ. Ойрын 10 жилдээ өсөн нэмэгдэж байгаа захиргааны хэрэгцээг найдвартай хангах ажил ийхүү биелэлээ олжээ. Гэрэлгийгээ дагуулж хөгжил дэвшилд хөтлсөн нэгэн их ажлын итгэлийг зүтгэлээр хариуллаа. Улсын хурлын гишүүн Зандаа Шатар 2007 онд улсын төсвийн зарлагын дэд хоригны дарга байхдаа Баянхонгор аймаг Улаанбаатар хоттой холбох хатуу хуучтай зам барих их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор Өвөр хангай аймагтай холбогдох 100 км замыг бариад байсан бөгөөд цаашдаа 107 км замыг барих төсвийг улсын төсөвт суулгажээ. Зам гэдэг бол амьдралыг олон сайхан зүйлтэй холбодог юм сайхан зүйл. Энэ зам баригдсанаар Баян хонгорчууд Улаанбаатар руу тэмүүлэх олон урсгал бий болно. Таванах. Сайн явж гинөө. Танаас нэг юм тодруулах гэсэн. Энэ зам баригдахаас өмнө та ер нь хоттой болон одоо энэ Өвөр хангайтай холбогдох энэ зам ер нь ямар шиг байсан бэ? Энэ шорон зам байсан. Дэжиг нүрэхтэй их л явах төвхтэй л байдаг байсан шүү дээ. Одоо ерөөдөө таны одоо энэ зам баригдсанаар таны одоо амьдралд одоо энэ тэмүүлэх ажлыг чинь ер нь хэр нугуулж байна? Хэр тэмдэмтэй вэ? Нугуулгүй яах вэ? Чинь аймагаас сумын төвөөс аймаг ороод эргээд биш 40-50 км явдаг. Тэгэхээр үрийн чинь нөлөө байлгүй яах вэ? Бидний амьдрал чинь хавгүй юу баг шүү дээ. Энэ замыг ерөөдөө санаачлаж эхлүүлж барьсан та хэн гэдэг мэдэх вэ? Улсын хурлын гишүүн Зандаа Шатар гэдэг юм байна. Мэднэ. Მე үлдээсэн харийн нэг юм байна. За энэ зам аюулгүй ахуултгаа дөө жоохон гэд бордод тэр үлж авах явчих уу? Ардын тундлаад. Зам дагаж хөгжил ирдэг гэж бид ярьдаг. Машин дэвтрэлтэй, цаг хугацаанд алдагдaltaй. Хөгжил дэвшлээс хол хоцорсон, оцол авааргүй зорчих баталгаа байхгүй шорон замыг хатуу хуучилттай замаар солих ажлыг 2008-аас 2011 онд үйл ажиллагаагаа явуулж байсан хамтарсан засгийн газрын үед барьж эхэлсэн билээ. Хамтарсан засгийн газрын энэ хүчин чармаалтын үр дүнд Арвайхээр Баян хонгорын чиглэлд 50 км, Баян хонгороос Арвайхээрийн чиглэлд буюу Нарийн тэр хүртэл 50 км замыг ашиглалтанд оруулж одоо үндсэндээ 107 км замын ажил хийгдэл үлдээд байна. Энэ замаар олоод явдаг уу? Зүгээр явна байгаад. Энэ зам урд нь ер нь баригдаас өмнө бол мэдээ шорон зам байсан баг. Шорон зам байсан уу? Тэр замаар урд нь явж байсан уу? Явж байгаа. За одоо ер нь бол энэ зам баригдсанаар ер нь таны амьдрал энэ яг хэр өрнөлөө мэдээж маш өндөр түвшинд үзүүлж байгаа. Зур та сэтгэлээ бидэнд хэлнэ. Энэ зам юм сайхан болно гэдэг чинь бид хатагарт нөгөө машин дэгэнд хэмнэлттэй хэвдрэл багтаа. Тэгээ улсуудын амьдрал бас хэрэгтэй болж байна. Энэ хоёрын шоронд тучмуулж явчихснаар шууд яваад очтгол амгалал болчихлоо одоо. Урд нь ирэхэд хэр хүндрэлтэйсэн шорон зам. Хүндрэлтэй байсан чинь шорон зам тачнуулах ямар ихтэй байх вэ тийм ээ. Яг л явах. Баярлалаа. Боломжтой яваарай. Баян хонгор аймаг нийслэл хоттой хатуу хуучилттай замаар холбогдож 12-оос 15 цаг туулдаг байсан газрыг 8-аас 10 цагт туулж хөгжлийг аймгийг нийслэлд хүргэх боломж бүрдгэнэ. Энэхүү хатуу хуучилттай зам бүрэн баригдаж Өвөр хангай аймагтай холбогдсноор Баян хонгорчуудын ажил амьдралын зам бүлээн байж утаасуур даянд нь тус нэмэр болох хаа. Баян хонгор аймагт хийж бүтээсэн бас нэг ажил нь аймгийн мэргэжлийн хяналтын газрыг өөрийн гэсэн байртай болгосон явдал байлаа. 2011 онд өөрийн багтаас 75 сая төгрөгийг мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны суурь тавихад зориулж 2011 онд багтааж байрыг бүрэн ашиглалтанд оруулжээ.
Нийтдээ 815 сая төгрөгийн өртгөр болсон орчин үеийн хийц загвартай, шилэн фасадтай 3 давхар энэ барилга энэ тойргоос улсын хурлд сонгогдсон засгийн газар томилогдсон ажиллаж байгаа Зандан шатар сайдын төсвийн тодотголд асуудлыг шийдвэсний өрнөлөө юм. Нэг цагийн үйлчилгээ бий болж иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай үйлчлдэг боллоо. Тавилга тоног төхөөрөмжөөр хүртэл бүрэн хангагдажээ. Улсын хурлын гишүүн Зандан шатрын Баян хонгорчууд төдийгүй Монголын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсан бас нэгэн ажил нь энэхүү 4-р 10 жилийн барилга угсралтай ажил байна. 2009 онд ашиглалтанд орсон энэхүү сургууль баригдахаас өмнө нэг ангид 35-аас 40 хүүхэн шахалталтанд суралцдаг байжээ. Одоо энэ хүүхдүүд маань тавтахтай орчин сурч боловсруулж байна. Монголын ирээдүй өндөр боловсролтой ирээдүйн гэрэлгээтэй байх болтугай. Сайн бацгаар уу? Хүүхэд бол бидний ирээдүй. Бидний ирээдүй сурч боловсрч мэдлэг чадвартай болж гэмээр орон нутгийн хөгжил тэр чинээгээр урагшлана. Тиймээс улсын хурлын гишүүний санаачлаг бодит дэмжлэгтэйгээр аймгийн Эрдэнэ маглах сургууль буюу 4-р 10 жилийн сургуулийг байгуулж 2009 онд ашиглалтанд өгснөөр одоо энд 1200 орчим хүүхэд багчууд Эрдмийн их талаагаас мэдлэгийн их сувдыг шүүрдэд суунаа. Нэг ширээнд 3-аас 4 хүүхэд шахжилтанд сууж өдөрт 3 ээлжээр хичээлж байсан үед сургуулийн чанарч таархан байлаа. Харин одоо хүүхдүүд гоё сайхан сургуультай сурч боловсрох хүслээр жигүүрлэн суугаан энэ тойргоос их хурлд сонгогдсон нутгийн хүү Зандан шатрын хийж бүтээсэн олон ажлын нэг итгэлийг зүтгэлээр хариулсны жишээ юм. Хүүхэд бүрт хүсэл мөрөөдөл бий. Хүүхэд бүрт авьяас чадвар бий. Тэгвэл хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг бодит болгох нэгэн ажлыг санаачлан хэрэгжүүлж хөгжүүлэн цэцгэлүүлж байгаа нь хүүхдийн номын ордон юм. Энд хүүхдийн төлөө хилдэс нийтийн номын сан, Тэмүүжин театр зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Улсын хурлын гишүүн Зандан шатрын хувьд өөрөө Баянгор аймгийн уугуул болохоор энэ нутагта хаана юу хэрэгтэй байгааг тодорхой анхаарч байна. За нутгаас төрсэн хүн гэдэг хэрэгцээ зүйлийг нь байнга мэдэрч байдаг. Тиймээс гишүүнийхэн багцаа санаачлан хүүхдүүдийг номын өргөдөө болгож за энэ газарт нь Тэмүүжин театр нийтийн номын сан зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь хүүхдийн уран бүтээлээр дамжуулж өв соёлоо авч үлдэх, уламжлуулах, үнэлдээх, ирээдүй болсон хүүхдүүдэд нэг талаар зөв хүмүүжил болгож ардын ёс заншлаа дээдлэн хүндэлж хайрлагч болон хүмүүжж байгаа юм а. Тодорхой объектоос гадна ирээдүйд Монгол улс авч явах хүүхдүүдийн хувьд зан төлөвшил, хүмүүжлийн хувьд үнэлж болшгүй их хувь нэмэр энд орж байна. Тэмүүжин театрын гигамуза наадмаас 2 гигамузаг хүртсэн байна. Хүүхэд багчууд урлаг татагдаж зөв хүмүүжил төлөвшил олох олон ажил энд өрнөж байна. За би явсаар Баян хонгор аймгийн төвийн хүүхдийн ном соёлын ордон. Ном соёлын ордон дотор байрлах хөгжим зэмсгийн өрөө. Энэ ордон улсын хурлын гишүүн Зандан шатар тойрогтой зарцуулах 1 тэрбум төгрөгөөр санаачлан энэхүү төгсбөрийг барьсан байна. Энэ биднээс хилдгээр энд уулын секцэнд Баян хонгор аймгийн олон зуун хүүхдүүд чөлөө цагаар зөв болсон өнгөрүүлэхээр хүсэл мөрөөдөлтөд хүрэхээр олон зуун хүүхдүүд энэ ордонг зорьсоор байна. Их хурл таны төлөөлөн сонгогдсон эрхэм гишүүн Зандан шатрын нутгийнхаа хүн ард хүүхэд багчууд эцэгчүүдийн хүслийг цаасан дээр биш амьдрал дээр буулгасан тод жишээ нь энэ билээ. Эрүүл бид саруул ухаан оршин хэмээн эцэг өвгөд хэл загшнаа бий. Тэгвэл эрүүл хэрэг ирээдүг бий болгоход их спортоор хичээллэх нийтийн биеийн тамирыг бий болгох нь чухал юм. Тиймээс усан бассейн бүхий спорт зохицолбор барих аймгийн бодлогыг хамтарсан засгийн газрын эрүүл мэндийн сайд ламбаа дэмжиж амлалт өгөөд явсан байлаа. Харин энэхүү ажлыг үйл хэрэг болгосон, ажил болгон хөөцөлдөж бүтээсэн хүн нь Зандан шатар сайд юм а. Тэрээр эхлүүлсэн ажлынхаа шовыг энэ жил тавилаа. Түүний шовыг тавьсан барилга бүр ашиглалтанд орж санаачилсан бүхэн нь ажил хэрэг болж байгаа болохоор 2014 он гэхэд Баян хонгорчууд спортын шинэ ордондоо олон төрлийн спортоор хичээллэх боломж бүрдэх нь гарцаагүй. Спорт зохицолбор ордон энэ олимпийн жил баригдсанараа Баян хонгор аймгийн хүүхд залуучууд чөлөө цагаар зөв боловсон өнгөрүүлэх ийм төвтэй болно. Элдв гад зуршлаас ангид байхын тулд чөлөө цагаар зөв боловсон өнгөрүүлдэг зөвхөн тэн цагс волейбол тоглодог төдөөгүй спортын маш олон төрлөөр хичээлэх болцоотой бассейн усан спортоор хичээлэх болцоотой ийм сайхан том төв байгуулагдалтанд орно.
Мөн аймаг орон нутгийн хүүхэд залуусын амар чөлөө цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломж нөхцөлийг бий болгож 2010 онд хөл бөмбөгийн ногоон талбайг байгуулж өгчээ. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн энэхүү талбайд олон авиастик залуучууд хичээллэж залуусын ожиг дуртай газрын нэг болсон юм. Тэр улсын хурлын гишүүн Зандан шатрын тарихтаа зарцуулах 1 тэрбум төгрөгийн хөрөнгө хөл бөмбөгийн талбай дээр бид нар зогсож байна. Баянгор аймгийн Шгшээ багийн тасалжуулагч. За, амжилтаар хэр дүрэн байна? Улсын хурлын гишүүн Зандан шатрын гишүүн маань энэ талбайг 10 онд барьж өгснөөс хойш Баянгор аймгийн хөл бөмбөгийн амжилт. Тэгээд хүүхдүүдийн итгэж хамгаалалт аюул болсон. Тэрнээс хойш 10 онд клубүүдийн аврагт, футзалны клубүүдийн аврагт мөнгө медаль авсан. Өнгөрсөн жил хүүхдийн спортын 3 дугаар их наадмаар бүсээсээ хүрэлцсэн. Энэ жил Бухартумдээ бүсээсээ жалгарч одоо Шгшээ тэмцээнд явахгүй бэлтгэлтэй гарч чад байж байна. Ерхэдөө бол одоо энэ хөлбөмбөгийн спортоор хичээлж байгаа хүүхд багцуудын хандлага юу нэр байна? Талбай баригдсанаас хойш эрс ихсэн. За тэгэхээр Зандан шатрын гишүүн 2011 онд тарихтаа цэцүүлэх хөрөнгөнөөс Баянгор аймгийн төвийн 4-5 дугаар хорооны гэр хорооллынхны захад энэ хүүхдийн тоглоомын төвийг барьсан байна. Гэр хороолд байдаг хүүхдүүд бол хашаандаа тоглодог, тэр баригдвал орчинд тоглодог. Харин эдгээр хүүхдүүдэд зориулж аюулгүй тогт тухтай ийм тоглоомын газрыг байгуулжээ. Ногоон талбайн гэрэлтүүлгийн асуудлыг 120 сая төгрөгөөр шийдэж, хүүхэд залуучууд хөл бөмбөгөөр хүссэн үедээ хичээлэх боломжийг бүрдүүлсэн нь хорт зуршил, бусад буруу үр дагавартай үйлдэлбэрээс хол байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Яг энэ төр хэмлэгт яг одоо олон аавууд, олон ээж нар сэтгэл догтлон шинж очноо хүлээж байна. Шинэ хүүхэд төрнө гэдэг эцэг эхчүүдэд төдийгүй их оронд минь баяртай, ажралтай мөчүүдийн нэг мөн. Улсын хурлын гишүүн Зандан шатар тойрогтой зарцуулах 1 тэрбум төгрөгөөр санаачлан 50 ортой төр хэмлэгийг байгуулсан байна. Энэ хэмлэг байгуулагдсанаар Баянгор аймгийн олон ээж аав нар шинэ зочноо хүлээн авч тэрхүү төрсэн хүүхдүүд маань эрүүлэх өсч боожж байна. Монголын ирээдүй эрүүлэх өсч боожосоо гэж хүсэж байна. Газар дор хэмлэгээс илүү Монголын хүн өөрөө хамгийн том баялаг нөлөө. Монголын өрс маш олон болголтгоо. Тийм ээ. Монголын болтгоо. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан бас нэг хувь нэмэр нь төрөх эмэгтэйчүүдийн 50 ортой эмнэлгийг шинээр ашиглалтанд өгсөн явдал байлаа. Барилгын ажлыг улсын хурлын гишүүний багцаас 70 сая төгрөгөөр гаргаснаар эхлүүлж одоо төрөх эмнэлэг 50 ороор өргөжөд байна. Энэхүү 50 ортой төрөх эмнэлгийн шинэ барилгыг улсын хурлын гишүүний багцаас 70 сая төгрөгөөр эхлүүлж нийтдээ тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэйгээр 2010 оны 11 сард ашиглалтанд оруулсан юм а. Шинэ барилга ашиглалтанд орсноор ажилчдын хувьд ажиллах нөхцөл байдал сайжирч урам зоригч нэмэгдсэн байна. Мөн төрөх эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн сэтгэл ханамжтай байгаа юм а. За жилээс жилд Баянгор аймгийн хувьд төрөлт нэмэгдэж, за 2011 онд гэхэд 1729 их амардсан бол за эдгээрийн 80% нь хөдөө оломдоос ирж үйлчлүүлж байгаа юм а. Иргэд орчин үеийн шаардлага хангасан тогтвортой орчинд эмнэлгийн үйлчлэг авах боломжтой болсон нь энэ. Мөн иргэд хамгийн их хөлж хурж үйлчлдэг өрхийн эмнэлгүүдийг дэмжих үүднээс 51 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж засвар үйлчилгээ зохицолтын ажлыг хийсэн байна. Ахмад буурлууд нарлаж, алдрай багчууд тоглох, амраг залуус зугаалах цэцэрлэг түрээлэнг бий болгож өглөө. Одоо мөн дараагийн амрах зугаалны бүс болох мазаалай цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болжээ. Улсын хурлын гишүүн Зандан шатрын 2011 оны тойрогтой зарцуулах тэрбум төгрөгнөөс санаачилж энэ хүү мазаалай гэж цэцэрлэг түрээлэн барьж байгаа юм байна. Энэ ажлынхаа талаар ямар зүйлүүдийг барьж байгуулж байгаа юм бэ? За энэ 2011 оны 5 сарын дундуур эхэлж ажиллаж байгаа юм. Улс өрлөөр нь бол энэ болохоор нэгдлийн барилгын зэргийн анги 3 констракшн хамтарч хийсэн ажлууд байгаа. Энэ баримлууд би болохоор дагж хийж байгаа. Нэг ангийн хамт олон нэг үеийнхний баримлж тэрч, сэлбэрч тэрч энэ бүтээлүүдийг хийж байгаа маа. Энэ хүнд яг юу баригдаж байгаа вэ? Надад тайлбарлал. Энэ одоо баг ихэд одоо уртаашаа 35 м урттай, өндөр 8 м урттай юм. Баянгорын ийм сүлд ийм хайрхан байдгийг. Номгоо хайрхан гэдэг. Тэрний доомгоор хийж байгаа. Амаар нь хүүхдүүд гарч ингэж гулсдаг тийм. Чөлөө цагаа зарцуулах тийм. Нэг талдаа бас нэг тийм шүтэн талдаа бас тийм. Хүндтгэлийн хайрхан гэсэн үг л дээ. Энэ ус өрлөөрийн хувьд одоо дээш нь хэр өндөр? Энэ нэг дээш нь 10 м өргөлдөн шүү. Хөгжмийн аяараа бас механикаар өөрөө бас ажиллана.
усан ориглоор гэрэлтүүлэг, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэг түрээлэн аймгийн төвд байгуулснаар иргэд ая духтай амралт чөлөө цаг өнгөрүүлэх боломж бүрдлээ. 2004 оны өмнөхөн Баян хонгор аймгийг зорж ирсэн зочид гичид шорон замаар туучин байж тас харахгүй энэ аймагт хүрэлцэн ирдэг байлаа. Улсын их хурлын гишүүн Зандан Шатрын санаачлагаар энэ аймаг гэрэл халгаантай болж гишүүний бас санаачлагаар 3 бүсийн цэцэрлэг түрээлэн орчин үеийн ориглоор, усан ориглоор тоглоомын болон хөл өмгийн талбайг бас байгуулсан байна. Хамгийн гол нь Баян хонгор аймагчуудын хамгийн бахархууштай нэгэн зүйл нь аймгийнхаа энэ хуу гудамжийг гэрэлтүүлсэн явдал. Энэ гэрэлтүүлэхдээ эрчим хүчний хэмнэлттэй аргаар гэрэлтүүлсэн байна. Үнэхээр сайхан юм. Залуучууд энэхүү гэрэл дунд хосороо зугаалж энэ гудамж гэрэлтүүлэхдээ болсноос хойш гэмт хэргийн бууралж бас эрс багассан байна. Баян хонгорын орой нэг иймэрхүү. Аймгийн гэрэлтүүлэг муудаж асгаасаа асахгүй нэх болсныг Зандан Шатрын гишүүн өөрийн багцаас шийдэж харанхуй аймаг нэгээр багсаж гэрэл гигээтэй аймаг нэгээр нэмэгдсэн байна. Захиргааны хэмнэлттэй байгаль орчинд галгүй шин технологи энд нэвтэрснийг ч дурдсан зүйтэй. Эрдэнэ мандал хайрхныг эртээр үеэс л Баян хонгорчууд шүтэж дээдэлж ирсэн. Энэ хайрхны оройд инхцэгцгүй олон төмөр ирээвэр хураавар антинууд байсныг зэгцэж нэгдсэн нэг байгууламж болно янзалж байна. Аймаг орон нутагт хийсэн түүний ажил их бий. Одоо ч түүнээсээ дутхгүй их ажлыг төлөвлөд байна. Малчдын нийгмийн асуудал, мал аж ахуйч түүний анхаарлаа хандуулах нэг сэдв яалтчгүй мөн билээ. Малчтай сонсъё мөн халуун сэтгэл аяныг 2 жил дараалан зохион байгууллаа. Цас дудтай хүнд хэцүү үйл сайтын тусламж бүх сумдад хүрчээ. 150 тонн өвс, 300 тонн хорголжин тэжээл, 100 тонн хэвгийг орон нутагт хүргүүлсэн байна. 2009-оос 2010 оны өвөл улс орон даяар нэлээд цас дудтайгаас өвөлжид ихэд хүндэрч байлаа. Газар сайгүй мал хорогдож малчиж ихээхэн тутарсан билээ. Баян хонгор аймгийн хувьд 13 сумд гайлбал Баян өндөр, Баян цагаан, Баян булаг, Жинст, Баян гов, Уран булаг, Заг, Эрдэнэ цогт, Жинст, Баа цагаан, Богд, Баянлаг сумдад өвөлжилтийн байдал ихээхэн хүнд байсныг улсын онцгой комиссд анхааруулж байв. Үүнтэй холбогдуулсан Зандан Шатрын гишүүний зүгээс аймгийнхаа малчдад туслах ажлыг өрнүүлэн 150 тонн өвс, 300 тонн хорголжин тэжээл, 1-р ээлжинд 100 тонн улаан хэвгийг, 2-р ээлжинд 395 тонн хорголжин тэжээлийг Улаанбаатарын зах зээлийн үнээр дээр нь тээврийн хөлсний хөнгөлөлтөөр бүх сумдад хүргүүлсэн билээ. Мөн нутгийн зөвлөлийн даргын хуваар нийт ард иргэд төрийн болон төрийн бос байгууллага аж ахуй нэгж хамт олонд хандив урайлаг гарган хандив төлөөлөх ажлыг зохион байгуулснаар Баян хонгор нутгаас төрсэн бизнесмэнүүд төрийн бос байгууллагын сум сумандаа төрөл бүрийн хэлбэрийн тусламж үзүүлсэн. Үүний дүнд цас дуудтай отор нүүдэлд туйлсан зүдэрсэн малчдад цагаа олсон тусламж хүрсэн юм. Тэвдэж явхад тэвнэр тусал гэдэг энэ лээ. Ажлын байр нэмэгдүүлэх, амьдрал цэцэглэх, ирээдүйн баталгаажих нэг үндэс юм. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг дэмжих үүднээс жижиг дунд үйлдвэрийн паркийг байгуулахаар томоохон бүтээн боловсролын ажлыг эхлүүлээд байна. Жижиг дунд үйлдвэрийн жишг аймаг болохоор жижиг дунд үйлдвэрийн парк ийхүү бодит амьдрал дээр бий болж өнөө маргаашгүй ажиглалтанд орох болжээ. Удахгүй Баян хонгор аймагт дулааны цэглэх станц баригдах ажил эхлэхээр болсон байна. Манай Баян хонгор аймагт дулааны цэглэх станц баригдахаа 100 төсөв бүх юм хийгдэж явж байгаа. Тэгээ энэ ажлын энэ ажлыг бас жоохон төрөлжлүүлэх тал дээр бас манай Зандан сайд маань бас нэлээд сэтгэл гаргаж хөөцөлж байгаа хүний нэг байгаа. 2008-аас 2009 онд засаг даргын тамгын газрын өргөдгөл засвар тоног төхөөрөмжөнд нийт 311 сая төгрөг, 3 болог сумын эмнэлгийн барилгыг шинээр барих, зарим өрхийн эмнэлгүүдийн засварт 364 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, дотор байрны их дунд засварт 620 сая төгрөг, Үзэд сумын спорт залны барилгад 200 сая төгрөг, сумдуудын соёлын төвийг шинээр засварлахад улсын төсөвт 645 сая төгрөг, нийтдээ 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 2009 онд 50 ортой төрөх эмнэлгийн барилга зэрэгт 1 тэрбум 275 сая төгрөг, Баян хонгор суманд 55 ортой цэцэрлэгийн барилга засвар зэрэгт 1 тэрбум 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
2010 онд жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл зэрэгт 675 сая төгрөг, Баян хонгор сумын цахилгааны дэд станцад 1 тэрбум 343 сая төгрөг, 500 м зам барихад 105 сая төгрөг, 5000 м явхан хүний зам тавихад 150 сая төгрөг, бөмбөр, жинс сумын багийн төвийн засвар зэрэгт 775 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулсан бол нийтдээ 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нутагтаа татжээ. 2011 онд боловсрол, эрүүл мэндийн нийгмийн чиглэлээр 28 тэрбум 751 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсан байна. 2012 онд хамгийн их буюу 79 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Үүнд Баяндаг шинэ жинс сумын цахилгаан станцын 4 тэрбум 373 сая төгрөг, Баян хонгор сумын 960 судалтай сургуулийн барилгад 3 тэрбум 200 сая төгрөг зэрэг томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт багтсан байна. Нийтдээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 135 тэрбум төгрөгийг Баян хонгор аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө улсын төсөвт суулгаж орон нутгтаа татжээ. Монгол Ардын намаас ард иргэдэд амлсан амлалт, ардын засгийн хийж хэрэгжүүлэхээр ёсчилсан зүйлсээс таны итгэж сонгосон нутгийн хүү санаачилж бүтээж хийж хэрэгжүүлж явна. Түшигтэй, тулгатай, түүхтэй, төртэй намын санаачилсан үйлс хэрэгжүүлсэн ажил нь малчны хотноос аймгийн түвшинд хүрлээ. Хонгор нутгийн хүү улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Гомжовын Зандан шатрын 2008-аас 2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тогоотой сүүний өрмийн дайтай хэсэг нь л энэ бүлгөө. За, бид нэр Баян хонгор аймагт 2 өдөр ажиллаа. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Зандан шатрын Баян хонгор аймагт хийж бүтээсэн олон ажлуудыг сурвалжлаа. Бид нэр улсын хурлд суугаад 76 гишүүдийг тэр чигт нь хараад бодохдоо туушламтгай байдаг. Бүгдийг буруутгадаг. Магадгүй 76 гишүүн дотор тойрогтой хийж бүтээгээгүй, ажил хийгээгүй олон гишүүд байгаа байна. Харин Зандан шатрын гишүүний хувьд Баян хонгор аймагт олон зүйл хийж бүтээжээ. Дэд бүтцийн салбарт энэхүү аймгийг эрчим хүчтэй болгож, залуучуудын ирээдүйд боловсролт нь олон үйл ажиллагааг хийж сургууль хүртэл барьсан байна. Хороодоор мэндэлсэн олон хүүхдүүдийг эрүүл мэндийн хувьд өндөр түвшинд хүлээж авах төрхийг хүртэл 50 ортой төрхийг хүртэл барьжээ. Гэхдээ асууж тодруулах олон зүйл байна. Хотод очиод бүгдээрээ Зандан шатрын гишүүнтэй уулзах болно. Тэр ялгаар эргээд уулзъя. Баяртай Баян хонголчуудаа эргээд уулзахын ерөөл тайлбая да. Баяртай.